Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ нойр улчхайн үрслийн талаар товчхон мэдээлэл хүргэнэ. За нойр улчхайн маань хоол боловсруулалтанд оролцдог бөгөөд уурга, өөхтөс, нүүрс усыг задалдаг ферментийг өөрөөсөө ялгаруулдаг чухал эрхтэн байдаг. За нойр улчхайн маань амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, үүнд өөхтөс усыг хит ихээр хэрэглэх, даршилсан болон лаазалсан халуун ногоотой хоол тогтмол хэрэглэх, мөн нэг дор хит ихээр идэх, арх тамхи болон цөсний эмгэн улмаас хэвийн үйл ажиллагаа алдагдаж өрөвсөлд үүсэх шалтгаан болж байдаг. За нойр улчхай өрсөл маань хурц болон архаг байдлаар явагдаж идэг. Хурц байдал нь гинт цочмог эхлэх бөгөөд амин насантай халтай гэж үздэг. За хэрэг танд хоол эсийн дараа аюулхай цанхаах, дотор мухаарах, мөн хоолны шингэц муудах, аюулхайд өвдөх, өвдөлтөөс гадна гүйлэх, суулгах, бөөлжих зэрэг шинжүүд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандан хэвлээ яхаа болон бусад шинжилгээнд хамрагдах шаардлагатай. За эмчилгээний хувьд бол хоол эмчилгээ хамгийн чухал байдаг. Ойр ойрхон баг багаар идэх, мөн дарчлан лаазалсан бүтээтгүүнээс татгалзах, арх тамхины хэрэглэнээс мөн татгалзах, мөн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших хэрэгтэй.